классик дэмий бүтэлийн төвшний сурагч хөтөлбөрт байх үедээ мэргэжил сонголтын тест гэдэг тест тохиолдож өгөөд тэгээд тэрүүгээр бол тухайн үеийн байдлаар бол надад эмч гэдэг мэргэжил ер нь зөхгүй гэх юм уу зүгээр яг миний төрөлхийн өвдөлтөөр бол нэг таархаагүй гэх юм нэг антиш мэргэжил байсан. Тэгээд угаасаа өөрөө ч нэг амар энэ мэргэжлээр амьдарч байгаатай дуртай байна гэж бодоогүй хугацаанд хийж чадна гэж бодог болохоор ер нь мэргэжлээ салигээд тэгээд тухайн үедээ өөрөө гар урлалын дизайн төрлийн байгуу сонирхолтой байснаа анзаараад тэг яг график дизайнер гэдэг мэргэжлийг 11-12 дугаар ангид бол бат шийдчихсэн байсан. Тэгээд 12 дугаар ангийн дундуур санамсргүй байдлаар судагчтайгаа уулзаад тэгээд яг гадаадд сурах юмсан гэсэн тэгэл бодоод яваад идэг байсан бодлоо яг үйлдэл болгох үгүйгээ яг тухайн үед шийдэх хэрэгтэй болсон. Тэгээд ямар ч тийм шийдвэрийг гаргаад шууд Унгарын засгийн газрын тэтгэлэг рүү хэлний оноогүйгээр материалаар бүрдүүлж явуулсан. Тэгээд яг тэр үеэс хамаг үйл явдал ирсэн юм аа. За би ерөнхийдөө бол 10 дугаар ангиас хойш өөрийнхөө мэргэжлийг технологийн салбартай ямар нэгэн байдлаар холбоотой iSchool технологийн салбарт бүрэн байрлах тийм мэргэжил байна гэж би шийдчихсэн байсан. 11 дугаар ангиас хойш Монгол болон гадаадын ямар их сургуулиуд миний хүсэж байгаа мэргэжлэр одоо хичээл заадаг вэ талаар би их судалж эхэлсэн. За судалгааны эцэст би Emposoft гэдэг сургуульд ирсэн. За манай сургуулийн маш том онцлог бол манай сургууль 3 одоо мэргэжлэр заадаг. За тэр нь болонгууд програм хангамж, хэмэл оюун ухаан болон кибер аюулгүй байдал. Миний сонгосон чиглэл бол хэмэл оюун ухаан. За магадгүй та нар мэдэх байх. Гэхдээ бидний өдөр болгон ялангуяа ахлах ангийн сурагчдын бараг байнгын шахуу хэрэглэдэг Photomath, дээрээс нь ChatGPT, тэгээд Pixar бидний бүгдээр мэдих зүйлүүд ихэвчлэн AI power байдаг. Одоо технологи гэдэг салбар улам илүү өргөжих учраас ажлын байрууд гэсэндээ маш олон болно. Дээрээс нь data scientist, эсвэл software program engineer бүгдээрээ цалин их өндөртэй. Тэгэхээр миний бас сонгох шалтгаануудын нэг нь бас болсон. Өөрийгөө эмч болно гэж бодолцсон явжсэн. Тэгээ ингээд 10-аас 12 дугаар анги хүртэл ерөөсөө эмчил болох юм байна. Тэгээ ерөөсөө огт ингээд ямар нэгэн мэргэжил дээр огт судлаагүй. Тэгээ та нар мэргэжлээ сонгох гэж байгаа бол сайн судлаа. Мэргэжлээ сонгохоор хичлээ. Бити залхуураарай. Тэгээ огт эмч болно гэж бодолцсон. Өөрөө ч дуртай юм шиг дургуйч юм шиг гэдэг байсан. Хүмүүс асуураа би дуртай гэлтэй. Тэгээд төсөн болохоор 12 дугаар дээш өгснөөхөө дараа мэргэжилтийг амар эргэлзээд тэгээд жавтагаа ярилцаад инженер тал руугаа сонирхоод үзье гэж бодоод хурц сайтаас хагаад өгсөн чинь ингээд төрөлн машины инженерт мэргэжил гарч ирээд яг мэргэжлийн хувьд би яг дизайнд амар хайртай гэдэг болчихсон юм болохоор дизайны мэргэжлээрээ сурахыг амар хүссэн. Гэхдээ яг засгийн газрын тэтгэлгүүдийн хувьд дизайн гэхээсээ илүү Монгол юм уу тухайн улстай хэрэгтэй инженерийн ч юм уу технологи тиймэрхүү мэргэжлүүд юу нэг айгүй байдаг. Тэгээд Унгар Турк гэсэн тэтгэлгүүдээс тэнцвүү гэдэг хариу авчаад бараг хамгийн сүүлийн итгэлээд орсон. Тэгээд манай засгийн газрын тэтгэлгээрөө материалаа өгөхийнхөө өмнө сургуулиас тэнцэн урилга авсан байх ёстой. Тэгээд хоёр чагсдаг Taipei Tech буюу одоогийн сурж байгаа сургуулиугаа өргөдгөө явуулахдаа өөрөө дуртай мэргэжлэр буюу дизайны мэргэжлэр англи хэлээр сургуулиуд тэнцэж чадсан. Тэгээд эмч эрүүл мэндийн салбарт ажиллах гэж байгаа бол хэрвээ чиний одоо primary first choice чинь хэрэг эмч магадгүй сэтгэл зүйч тархины эмч байвал neuroscience
аль эсвэл хэмэл оюухаа сонгоорой гэж би хэлж байна. Хэрвээ өөрсдийн тустай мэргэжил зураач болох эсвэл ямар нэгэн уран бүтээл хийдэг. За бүр болохоо байя гэхэд өнгөтэй холбоотой зүйл хийя гэж бодож байвал за graphic designer байж болно. UX UI дээрээс нэг website designer олон төрлийн мэргэжил тань ингээд бэлэн байж байгаа гэсэн үг. Инженер тал руугаа сурах гэж байгаа хүмүүс бол физик хийн, мат юм тэгээд ямар ч мэргэжлээ сурах гэж байгаа бол физик, математик амар чухал болчихсон. Маш чухал болчихсон хичээлүүд юу гэж хэлье. Мэргэжил сонголтын дээрээ гарах зүйлүүд болохоор өөрийгөө юу болохоо сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд энэ мэргэжил манай их оронд ямар хэрэгцээтэй мэргэжил вэ? Тэгээд гараад ажлын байр нь хэр байдаг вэ тийм ээ. Тэр талаас нь сайн судлаад мэргэжлээ сонгосоо гэж хүсье. Тэгээд өнөөдөр тэгээд амжилт хүсье. Хичээлээ сайжруулах хэрэг. Баярлалаа. Тайван Тех буюу өмнө дурдсан энэ сургууль бол аюул нэр хүндтэй. Тайваны хүүхдүүдийн хувьд ч гэсэн амар мөрөөдлийн сургууль гэдэг юм билээ. Тайван хүүхдүүдийн хувьд ер нь бол багасаа л амар юм олон бага анги, дунд анги, ахлах анги гэдэг 3 удаа Монголын нийт шиг тийм шалгалтыг давж их сургууль орд юм билээ. Тэгээд ахлах сургуулиуд нь бас технологийн их сургууль мөрвөл технологийн ахлах сургууль мөрвөл гэдэг юм аюул бэлдэж орж ирдэг аюул мундаг хүүхдүүд гэдэг юм билээ. Нийт өхнийг юм байлаа. Амжилт чадна. Миний хамгийн сүүлд хэлмээр байгаа зүйл бол за сурахад хизээж орооддгүй шүү. Мэдээж хэрэг сурах бол хэцүү. Гэхдээ хэцүүгэнд авчвал бас амжилт гэдэг зүйл таныг ингээ хүлээж байгаа учраас та ч гэсэндээ насанд хүрсэн хүн байна уу хамаагүй бас туршаад үзээрэй гэж хэлье. За баярлалаа. Энэ бол Инхчин байлаа.